байна уу гэдэг. Би та бүхэнд 20 сарын дэглэмээр Монгол хэлний хичээлийг батцхан заах болно. За тэгсэн дараа за өнөөдрийн бидний үзэх хичээлийн маань сэдв урайлахын зарлах бүтцийг тайлбарлах, хатуу зөөрний тэмдгийг тусгаарлах, үүргийг мэдэх, урилга, үнийг бичиж сурах, Монгол шүлгийн утгыг уран тодорш гэсэн маар явна. За бид нар урайлахын тухай утсан өмнө тийм ээ. Тэгэхээр бусдад хандаж ирсэн тэднээс сайн сайханд урайлан дууж бичсэн урайлга. Жишээлбэл хүүхдүүдэд ангидаа цаас ховоо гэдгийг хаяараа. Ангидаа цэвэрлэн суугаараа гэдэг маань яг бусдыг урайлан дуудсан, сайн сайхан зүйл урайлан дуудсан байна. За урайлах бичгтээ юу анхаарах вэ? Хамгийн эхлээд хэнд хандаж бичгээ төлөвлөх. Дараа нь юу урайлах вэ? Дараа нь хэрэглэгт үгсээ зөв сонгоно. Хамгийн сүүлд маань урайлах маань эхлэл гол төгсгөл гэсэн гурван хэсэгтэй байдаг байна. За урайлахыг бид түрүүч хичээлээр ТV хичээлээр өгсөн учраас би та нарын асуусан зүйлд хариулж байгааг би хараа өгдөө. За дараагийн маань сэдв хатуу зөөлний тэмдгийг тусгаарлах үүргийг мэдэх гэсэн хичээл байсан. Энэ хичээлээр хүүхдүүд маань маш их хатуу зөөлний тэмдгийг ялгаж салгаж чадахгүй маш алдаа гарч ирсэн учраас багш нь тагтан тайлбарлаж байгаа. За жишээлбэл гişгээр төгссөн мөн шууд залах гэсэн дүрм маань байдаг. Тэгвэл багш нь жишээ авсан байна. Нүү хаая юу. Энэ маань бүгдээ гişгээр төгссөн байсан учраас багш нь энэ дээр жишээ авч тайлбарлаж өгье. Жишээлбэл энэ дээр за дараагийн маань гүйцэлчээр төгссөн мөн залгахтаа өмнө зав дөрвний тэмдэг бичнэ гэсэн дүрм байдаг хүүхдүүдээ. Тэгвэл энэ дүрмийн за хүс. За дараагийн маань дүрм маань гүйцэлчээр төгссөн мөн дугийн тэмдгийг тусгаарлах гэж байдаг. Энэ дүрм байдаг. Хар хамгаалъя зөр ёо. За энэ дээр багш нь хэлж өгье. Зөрний тэмдгээ гүйцэлчээр төгссөн яг залхахт өмнө зав зөрний тэмдэг чинь гэсэн дүрм маань байр хар тавь за дараагийн маань өгт гүйцэлчээр төгссөн яг залхахтаа дугийн тэмдгийг тусгаарлах гэсэн үг маань орж ирж байна. Өгт хамгаал усал за багш нь энэ төр бүгдээр жишээ авсан байна. Тоогоо сайн ёо. Эрдэм суралцъя. Энэ хоёр үг маань хоёулаа хатуугийн тэмдгийг тусгаарлах орсон байна. За дараагийн үг маань өгүүлбэр маань шинэ хувцас өмсөн юм. Зөрний тэмдэг өмнө бичиж өгсөн байна. Ангидаа ороо. За энэ дээр хатуугийн тэмдгээр тусгаарлаж өгсөн байна. Дагаа сууя. Гişгээр төгссөн шууд залхсан дүрм маань орж ирж байна. За цэцгээ тавья. Гүйцэлчээр төгссөн яг залхахтаа өмнө зургийн тэмдэг бичнэ гэсэн дүрм маань орж ирж байна. За одоо бүгдээ дараагийн асуултын хүүхдүүд тэр дараагийн хичээл маань урилга бичиж сурах. Би түрүүн та нарт ярьсан. Урайлга хүүхдүүд маань ялгахгүй байгаа. Урайлга хоёрыг хайлж байгаа учраас урилга хэд маань альваад баяр ёслолын үед ч юм уу, хорин дараагийн үед ч юм уу бид нар хин нэг өгдөг тийм ээ. Тийм урилга бичиж сурна гэсэн. За жишээлх юм бол урилга бичиж сурахдаа хамгийн эхлээд юу анхаарах вэ гэх юм бол хэнийг урихаар хамгийн бичих нэ. Дараа нь юунд урихаар бичнэ. За дараа нь хаана хизээ урихаар бичнэ. Хамгийн сүүлийн дугаартанд хэн эсвэл ямар байгууллага орсныг бичих нэ. За багш нь жишээ авсан. Үндэт наран таны цаасан урлал бүтээлийн үзэсгэлэн хүлцэн ирэхийг бодъё.
хаана хэзээ гэдэг нь 2020 оны 3 сарын 5-ны өдөр хүүхдийн улам бүтээх төв хаана гэдэг маань хэдэн цагт болохыг 14 цагт болно. Яг энэ дарааллын дагуу урилгад бичиж сурахны өгдөө. За дараагийн хичээлийн маань шүлгийг ойлгож байна. Энэ хүүхдүүд хамгийн асууж ирсэн зүйл маань шүлэг маань юугаар хамгийн их ялгаатай гэх юм бол шүлгийн зохиолыг уран төрөлд үгийг зөөлж бичдэг. Тэгээд зөөлж бичихтэй адилтгах гэсэн уран зохиолын төлөвлөлтийг ашигладаг бөгөөд шүлэг маань дандаа шилжсэн утгаар олдох алхам маань шүлгийн утгыг ойлгож уран тодорхойлох гэсэн хичээл байсан. Эндээс хамгийн их асууж ирсэн надаас багшаас асууж ирсэн зүйл маань шүлгийн ойлголтыг яаж уран тодорхойлох вэ гэсэн асуулт байсан. Багш нь энийг та бүхэнд дуу сонсгоё. Ямар баялаг юм бэ гэдгийг харуулсан байна. Эцэг эхээс сайд эрдэнэ алтан удгийн гэдэг маань мөн адилхан эх орны магтан дус эх орныхоо тухай шүлэг халуурлын нутаг гэдэг шүлэг маань 20-р үеийн шилдэг дуу шалгарсан юм шүлэг байгаа гэдэг. Тэгэхээр шүлгийг утгыг ойлгохдоо шүлэг зохиолын уран төрөлд үгийг зөөлөн хэрэглэдэг байна. Зөөлж хэрэглэх. За зөөлж хэрэглэхээс гадна адилтгах гэсэн уран зохиолын хэрэглүүрийг ашиглан мөн шүлгээр зөвхөн шилжсэн утгаар ойлгодог гэдэг үг маш сайн анхаарал гэдэг чинь сануулж хэлж байна. За одоо та бүхэнд бяцхан зөвлөмж өгье гэж. За хүүхдүүдээ дэлхийд даяар болон Монгол орнд маань ороод ирсэн байгаа аюулт коронавирус COVID-19 хүмүүс яаж болсон сэргийлэлээр багш нь бяцхан зөвлөмж өгье та бүхэндээ. За хүүхдүүд дараах зөвлөмжийг дааж мөрддөг юм. Амны хаалтаа тогтмол зүг. Бүгдээрээ амны хаалтаа гадуурлахтаа амны хаалтаа тогтмол зүг. Мөн гадуур гарахгүй болж бол гэртээ хариу зэрэг хэлнэ. Гэртээ байх хэрэгтэй. Дараа тогтмол угааж байн ариутгах. Тэр өдөө цаныхаа үед тогтмол цаны тоолоор ариутгахтай адилхан мөн гараа байн ариутгахны хэрэгтэй. За хамгийн дараагийн маань анхаарах зүйл маань байн дахлаараа дэмжих. Усны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн мөн арт цаазаар болон цэцэрлэгний ажил мөн усны бүтээгдэхүүнийг байн хэрэглэн дахлаа дэмжих. За дараагийн маань зөвлөмж маань ТV хичээлээ тогтмол үзэж хичээлийн тэмдэглэл заавал хөтлөе шүү. За та бүхэн эдгээр зөвлөмжийг дааж өгөх гэж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.